нийгмээрээ бид нар доошоо унаад байна. Нийгмээрээ ухраад байна. Ардчлалыг бол анархизм болгочихжээ. Одоо бүр Азийн суглаагаар хүртэл хүүхдээ боловсролын системд хамрагдуулах гээд эцэг эхчүүд. Та юу хийсэн юм бэ нэг? Энийг одоо өөрчлөх гол хүч бол ард түмэн шүү дээ. За өөрчлөе. Тий, өөрчлөе. Сонгогч нар маань реформ хий. Тий, реформ асуудал одоо реформ руу орох гэж байна. Тэгж чинь тий. За тэгэхээр 20 30 жил бид нар яваад үр дүнгийн аваад үр дүнгээ тавьчлаа. Тэ? Тэгээд одоо реформыг бид нар хаанаас эхлэх ёстой юм бэ? Юунаас эхлэх ёстой юм бэ? Нийгэм барьж аваад тэрийг эхлэх ёстой гэж харж байна. Тэгэхээр бид нар өнөөдөр боловсролын реформ дээр хамтдаа ярьж явж байгаа. Тэгэхээр өнөөдөр яг хоёулаасаа яриа эхлэхийн өмнөөс ярьж байлаа тийм. Бид нар өөрсдөө ямар бүтээгдэхүүнүүд юм бэ? Боловсролын үед одоо ядчил Монгол бичиг, Монгол хэл, Орос хэл гээл үздэг байлаа. Анги дэвшсэн дэвшээгүй гээл тийм. Зөв бичдэг бичдэггүй гээл одоо 2-3 сургууль дамжиж ингээд төгссөн байна. Тэгэхээр энэ боловсролын реформын талаар та нэг юу яач? Тий, одоо бид нар жишээлбэл яг 90-ад оны ихэнх үед Монгол бичиг рүү шилжинэ гээл. Нөгөө шинжлэх ухааны үндэстэй биш сэтгэл хөдлөл фэнкшүүгээр одоо шийддэг улс төрчнөрийн хар гайгаар ингээд Монгол бичиг рүү шилжиж байгаа юм шиг үгүй юм шиг тэгэл анги үсрээл тэгэл 10 жилийн 12 жил болгоол ингээд ерөөсөө ингээд 4 жил турш тутам сурах бичиг бүгд өөрчлөгддөг. За Монгол хүүхдийг монгол хүн болгоно гээл. Улаанбаатар хотод юм уу Эрдэнэт хотод сууж байгаа хүүхдэд тэр хүн малчин болохгүй байх ер нь. Тэр хүн малчин инженер болох байх тийм. Гэтэл дөнгөж уншаад сурах гэж яхад нь ногт чөдөр хазаар гэд ингээд хон ямаа гэсэн юмар. Тэгэхээр эхлээд уншаад сурах гэж. Уншиж сурахт нь өөрт нь тэр орон сууцнд амьдарч байгаа хүүхдэд ойрхон юм юу гэдгийг жишээ. Тэ тэр жишээнүүдээр нь тэр юмын сурга. Тэгээд 3 дугаар ингээд уншаад сурцсан 3 дугаар ангид нь ногт чөдөр хазаар гэж юу вэ? Арга шээзги гэж юу вэ гэдгийг. За. Өөрөөр хэлбэл бид нар эцэгчүүд бид нар мэдгүй Монгол хүүхдийг монгол хүн болгож чинь сайн л гэж бодож ийн л да дундаж эцэг бол. Тэгэхээр хөдөөний сургуулиудад л өөр сурах хүчиг өг. Хотын сургуулиудад өөр сурах хүчиг өг. Хөдөөний хүүхдүүдэд тэр хөдөө ахуйд нь байгаа юмар нь уншуулж сурга. За 3 5 4 5 дугаар ангид нь ороод ирэхэд нь хотын юмс үзэгдлийг зааж өг. Хотод зөвхөн байдаг троллейбус гэж юу гэдэг. 5 дугаар ангид хөдөөний хүүхдэд зааж өг. Хотын хүүхдэд яг амьдралд нь эргэн тойронд байгаа өөрийнх нь мэддэг аль хэдийн аав ээждэг одоо ярьдаг энэ одоо эд зүйлсээр нь тэр одоо уншуулж сурга. Тэгээд 4 5 дугаар ангид нь хөдөө ахуй Монгол уламжлаа зааж. Монгол хүүхдийг монгол хүн болгоно. Угаасаа 7 настай сургуульд орж байгаа монгол хүн. За монгол хэл заана гэж бид нар ярьдаг юм эцэг гэж. Жишээ нь зүгээр ажиглалтаа ярьж штэ. Монгол хэлийг сургуульд заадаг юм аа. Монгол хэлийг 0 дөнгөж төрсөн одоо 1 сартай хүүхдээс 7 нас хүртэл эцэг их хамаатан садан найз нөхөд толомын талбай дээр өгүүлбэрийн бүтээц, монгол хэлний логик, монгол хэлний тэр философи гаргалгаа бүрэн сурцсан хүүхэд очоод тэр хэлийг бичигт хэрхэн болох вэ? Бичигтээ грекээс зээлж авсан кирилл гэж одоо зохиомл үсгэн дээр яаж болох вэ? Тэр зохиомл үсгэн дээр тэр зөв бичгийн дүрм гэж байгаа. Тэр дүрм чинь байгалийн хууль биш. Тэр зүгээр дамдын сүрэн гэж хүний нэг хувь хүний орос хэлнээс ингээд жоохон уялдуулаад зүгээр сүүл саяхаа нэг 30 40 50 жилийн өмнө зохиосон зохиомл дүрм. Яг замын хөдөлгөөний дүрм гэдэг шиг. Зүүн гартаа жижигэн баруун гартаа жижиг. Тэгэхээр бид нар монгол хэлийг одоо зааж гин гэж буруу ярьж байна. Монгол хүүхдийг монгол хүн болгоно гэж буруу ярьж байна. Чи ушаа монгол хүн болцсон байж байна. Зүгээр монгол хүн бол монгол уламжлалаа мэддэг байх ёстой шүү. Хөдөө зүгээр хотын хүүхд очиход имэйл хазаараа ялгадаг байх ёстой шиг үл 5 дугаар ангид нь за. Ямар ч асуудгүй. Тэрийг дадлагаар хээрийн дадлагаар хот тойроод баахан мал байна. Сайхан автобусанд хийгээд хүүхдүүдэд аваад яв. Аав ээжээс мөнгө татаад явж болно шүү. Ингээд иймэрхүү маягаар зөвхөн жишээ хэлж байгаа. Энэ боловсролын системийг мэдлэггүй, шинжлэх ухааны үндэсгүй улс төрчнөр бол одоо 30 жил тоглолоо. 30 жил ерөөсөө бүр тоглоод
дуусгачлаа. Зүгээр нэг юм годомжинд явж исэн ашиг хонжоо хайж байгаа одоо хувьдаа мөнгө хийх гэж байгаа хүнийг бид нар ард түмэн бид нар сонгоо хийчих. Тэгээ нөгөө хүн чинь бидний хүүхдүүдээр тоглож байна. Тэгэхээр таны одоо энэ бас боловсролын реформ хөтөлбөрийн таа бол бас гол гишүүдийн нэг бид нар реформ хийх ёстой. Бид нар боловсролыг шинжлэх ухааны үндэстэй дахиж улс төрчнөрөөр туршилт хийдэг юм биш, яг олон улсын орчин үеийн шинжлэх ухааны үндэстэй өөрчлөх ёстой гэж ярьж байгаа. Тэгээ энэ дээр та одоо юу гэж бодож байна? Би бол нэг зүйлийг ингээ харж байгаа. Ер нь одоо ингээд засаглал гэдэг зүйл, альва салбар гэдэг зүйлүүдийг хараат бус бие даасан байх хэвээр салбарууд гэж үүдэг альва улс. Тэрний нэг нь бол яхаа аргагүй боловсролын салбар. Тэгэхээр энэ боловсрол руу орсон сүүлийн 20 жил, 30 жилийн үр дүнг бол одоо бид нар бас өөрсдөн дээр болон өөрсдийнхөө эргэн тойронд байгаа хүмүүс дээрээс харж байна. Тэгэхээр энэ боловсрол гэдэг чинь улс төрөөс тэр шал ангид явах хэвээр ийм институт энэ салбарыг түрүү ярьсан гудамжинд явж байгаа ашиг хонжоо гэж харж байгаа хүн хуургаад өөрчлөө тоглоод байна шүү дээ. Тоглох боломжийг бид нараас олгочоод байгаа шүү гэнэ. Тэгэхээр яг түрүү ярьсан таны саналтай бол нэг нь юу ихлээр энэ залуу хүнийг эхлээд Монгол болгох төлөвшүүлэх асуудал, дараа нь энэ сургах асуудал, хөгжүүлэх асуудлууд байна, чадахжуулах асуудлууд байна тий. Насан турш нь энэ процесс өөрөө явдаг асуудал байгаа. Тэгэхээр өнөөдөр бол зүгээр миний харж байгаагаар бол би юу гэхээр илүү их нөө би чинь бас нэг орон нутгийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн байгууллагын удирдах зөвлөлд бас нэлээд олон жил явцсан. Тэгээд энэ ерөнхий боловсролын сургуулиудад сургуулаас гадна энэ мэргэжлийн сургуулиуд, дээрэс нь ихтэйд сургуулиудын энэ өнөөгийн байдал бол маш их одоо асуудлууд маш их байна. 30 жилийн өмнөх мэргэжлийг л өнөөдөр хүртэл бэлтсээр байна. 30 жилийн өмнөх чадварыг өнөөдөр хүртэл. Гэтэл өнөөдөр чинь 30 жилийн өмнө бид нар өнгө телевизэр байгаагүй. Гар утас байгаагүй. Тэ? Одоо маш их хязгаарлагдмал нөхцөл байдал. Технологийн үед мэдж байгаа. Тэгээ өнөөдөр бүх юм ингээ өөрчлөгдөж явж байхад энэтэй нийцэж алхаж чадахгүй байна өнөөдөр. Тийм учраас би нэг хоёр жишээ хэлье. Нэгдүгээрт нь мэргэжлийн сургалт боловсролын төвүүд дээр ингээ хараад хахад одоо хүртэл нөгөө өрлөг. Одоо хүртэл нөгөө одоо сан цахилгаан гэдэг юм. За яг энэ байж болно. Тэгээд ядаж 10%, 20%, 30%, 94% гэж хэлсэн юм боловсрол 0 байгаа. Нэгдүгээрт. Хоёрдугаарт манай залуучууд ингээд мэргэжил боловсролоо сонгож байгаа энэ асуудал дээр юу вэ харагдаад байна гэхлээрэ нэгтлэн нөгөө санхүүч, нөгөө нийгмийн ажилтаа, нөгөө багш, нөгөө хуульч, нөгөө эдийн засагч. Тэгэхээр чинь бид нар улсынхаа хувьд хөгжил ярих гэдэг. Энэ хөгжлийг чи авчрах хүмүүс бол боловсралтай хүмүүс. Энэ боловсралтай чадвартай хүмүүс байж энэ улс урагшаага ахих болохоос биш нөөцтэй улс урагшаага ахидгүй юм байна. Тэ? Эд баялагтай улс урагшаага ахидгүй юм байна. Боловсрал нь урагшаага хөгжүүл тийм ээ. Тэр нь бол эзэмшиж байгаа боловсрал нь аль болох урагшаага 94-г харж явах хэрэгтэй байна. Нөгөө эмсүүдэд сурж байгаа залуучуудын чинь дийлэнх нь ахаад өмнөх 30 жилийн өмнөх боловсрол ур чадвараар яваад байна. Тэгэхээр чи энэ улс чинь яаж урагшаага явах вэ гэдэг асуудал. Хөгжиж бий орн бил одоо манайх ч үлээ. Тэрнээс хөгжсөн орн руу орохын тулд бид нар одоо тоо ярьдаг шүү дээ. Дотоодын нийт бүтээгдэхүүн энийг хүн тэгнэ. Ядуурлыг ингэж алга болгоно, ажилгүйд л ингэнэ. Энэ суурь нь боловсрал юм биш үү гэж би хараад байгаа байхгүй. Яг зөв. Тэгэд яг одоо саяны өөрөө чи хэлж байгаа 1980-аад онд бол манайх боловсролын тогтолцоо шинжлэх ухааны үндэстэй байсан. Тэр үеийнхээ. Тэгэл 90 оноос хойш дахиж шинжлэх ухааны үндэстэй бодлого нэгч гараагүй. А энэс болоод 80 оны одоо социализмын юм сүнсэл яваад байгаа. Тэр үедээ бол зөв гэж харж ирсэн. Гэтэл тэр үед чинь дижитал хувьсгал яваагүй байсан. Хиймэл оюун ухаан, технологи, суперкомпьютер энэ ерөөсөө байгаа. Сошиал сүлжээ гэж байгаа. Тэгэхэд өнөөдөр манад одоо гар утасны аппликейшн хийдэг ангиуд байх хэвээр. Гар утасны эд анги хийдэг ангиуд байх хэвээр. Сошиал сүлжээний програм бичдэг юм анги курсууд байх хэвээр болохоос компьютерийн сургууль руу явахаар програм хангамж, техник хангамж гэдэг хоёр ангитай. Тэр нөгөө 1980 оны. Тэр үед тийм л байсан шүү дээ. Програм хангамж, техник хангамж. За энэ мэтчлээ ерөөсөө ингээд бүр 80 оноос хойш нөгөө бодлого байхгүй. Тэр төрийн чинь өөрөө тэр улс орны ирээдүг харж олон улсын геополитик, геоэдийн засгаа ойлгодог ийм глобал эдийн засгаа ойлгодог ийм одоо хүмүүс төрийг бариагүй учраас
Төрд ороод ерөөсөө нэг юм ашиг хонжоо хайдаг. Тэгээд 9 бүсийн хууль гаргадаг 68% татварлаг нь тимлэг нь за эсвэл жүдүүгийн схем ч гэдэг юм ингээл ийм юм хийдэг. Тэгээд 4 жил нь дуустдаг. 4 жилдээ доктортой байсан баг нэг ч засгийн газар байхгүй. 2хан жилийн настай сайдууд дунджаар 1.8 жил. Тэгээ 1.8 жилд мэдээж реформ хийгдэж амжихгүй. Тэр хоорондоо галзуу санаа гаргадаг. Монгол хүүхдийг монгол хүн болгоно гэж. Монгол хүн болцсон юм нэг штэ. 7 настай сургуульд орж байгаа хүүхдэд чинь аав ээжээрээ дамжуулаад нийт одоо төлөвчлөлийнхөө 90 гаруй үеийг авчтгаа гэдэг сэтгэл зүйн шинжилгээ ухаан баталсан. 2 настай хүүхдэд тухайн хувь хүний төлөвшлийн 75% бүрэлдсэн байна гэж байгаа шүү дээ. Хувь хүний төлөвшлөл чинь Монгол хүний зан аашгүй. Одоо манай боловсролын реформ хөдөлгөөн бол энэ боловсролын системийг энэ улс төрчөөс хараад байлгаж шинжлэх ухааны үндэстэй яг одоо орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн юм одоо өөрчлөлт шинжилтийг хийя гэж. За энийг хийх бол хэцүү асуудал бол биш. За боловсрол муу байгаа нь тэгэхээр багшийн буруу гэж битээр ярив. Ярьсангүй. Багш ерөөсөө энд буруутай биш. Харин ч багш нарын цалинг бид нар өсгөөд багшны нийгмийн статусыг те. Одоо ер нь тийм шүү дээ. Социализмын үед би ингээд бодоход нийгэмд хамгийн нэр хүндтэй хүмүүс гэхээр багш, эмч, инженер байсан. Багш, эмч, инженер. Тэрнээс төрийн дарга байгаагүй шүү. Төрийн байгууллагын дарга байгаагүй шүү. Тэ. Тэгэхээр ерөөсөө багш, эмч хоёр маань хамгийн бага цалинтай тэ. Одоо 90-ад оноос хойш бол эмч нартай бол одоо нэг юм жижигхэн хүн тагалгаа хийхэд нь шил арх өгөөд архинд оруулцдаг ч юм уу. Багш нартай бол нэг набор өгдөг ч юм уу тэ. За инженер бол одоо хаана яваа мэдэхгүй тэ. Одоо тэгшхэн хамтай байшин босгоо байлаа шүү дээ Монголд бол ер нь. За иймэрхүү одоо маягаар ингээд одоо гол мэрэгчлүүдийнхээ нэр хүндийг өргөё. Багшийг бол эргүүлж одоо тэр нийгэмд байх нэр хүндтэй байр суурьнд аваач. Яг тэгэхээр монголчууд бидний ирээдүг одоо нийт сонгуул өгөх гэж байгаа хүмүүс та бүгдийг ирээдүг хамгийн бага цалинтай хамгийн нийгмийн статус муутай хүн бэлдэнэ гэж боддоо. Тэр ийм логикийн алдаанууд маш их байгаа. Тэгэхээр реформ гэж энийг л яриад байгаа шүү дээ. Реформ гэдэггүй Монгол улсын монголчуудын ирээдүг биднээс эцэгчүүд биднээс бүр илүү чадaltaй, илүү сэтгэлтэй, илүү төвчээртэй, илүү шаргуу хүмүүс л бэлдэх ёстой. Тэгэхээр багш гэдэг бол ерөөсө хамгийн шалгарсан хүмүүс байх ёстой. Өндөр цалинтай байх ёстой. За дээрэс нь бид нар одоо боловсролын реформд энэ төрөөс улс төрчийн оролцоог байхгүй болгож төрийн оролцоог нэмээ. Тийм ээ улс төрчийн оролцоог хасч төрийн оролцоог ерөөсөө тийм л асуудал. Сурган боловсруулан дээрэс нь ахаад ажилтаа болгоно гэдэг ерөөсөө энэ нэг тойрог цикл гэдэг юм чи ерөөсөө насан туршдаа явчихж байгаа байхгүй. За тэгэхээр өнөөдөр одоо миний төрсөн нутаг гэж яриа л тийм ээ. Эрдэнэ тот, Орхон аймаг маань өрсөлдөх чадвараар бол нэгд яваад байдаг. Энэ улсыг одоо бас тодорхой хэмжээнд 30-40 жил улсын эдийн засгийн дийлэнх хувийг нуруунд дээрээ өөрсөн. Одоо 100-ны манлаа ингээ хот гэж яриад байдаг. Гэтэл одоо нөө ерөнхий боловсролын эсэлтийн оноогоор 18 дугаарт явж ийн л та. Гэтэл одоо дорнод гэдэг юм уу тий? Ерөөсө 4 жилийн дотор одоо сургаггүй байсан аймагуд нь одоо ингээд нэгд ороод хоёрд ороод ингээд ирж байгаа. Тэгэхээр юу харах гээд байна вэ? Юу ярих гээд байна вэ гэхээр бидний энэ боловсролын реформ бол ерөөсөө энэ одоо хүмүүсийн ярьж байгаа улс төрчдийн ярьж байгаа энэ гудамж талбаанаас илүүгээр энэ байшин худаг жалга хогноос илүүгээр энэ одоо энэ боловсролын тогтолцоо энэ ирээдүйн боловсрол хүчний чадах мэдлэг энийг анхаарахгүй бол өнөөдөр бид нар хэдийгээр олон сайхан байшин бариад олон сайхан янз янзын бүтээж болох ч гэсэн хүн хацрагдсан. Бүх юм нь хүндээ халттай сөрөг болцсон, тийм ээ. Тэр дотроо ялангуяа хүүхдүүд, тэр дотроо хамгийн хөндөж болохгүй салбар ерөнхий боловсролын салбар нь тэр чигтээ улс төрчсөн байна. Түрүүээс нь та төржүүлэх асуудал биш, улс төрчсөн асуудал. Бүр одоо хичээлийн цэцэрлэгийн эрхлэгч хүртэл улс төрөөр тавигдаж байна. Сургуулийн манаач хүртэл улс төрийн томилгоо орж байна. Нэг нутгийнхан тавигдаж байна. Тэгэхээр чи энэ тогтолцоо ерөөсө доороосоо манаачаас ахуулаад дээшгээ сайдаа хүртэл сэтгүүлчин сайд гэдэг сэтгүүлч сайттай гэдэг. Юу лээ? Анги. Тэгэхээр иймэрхүү байдлаар ингээд зам гарчлаа, дампуурчлаа. Тийм учраас ялангуяа Эрдэнэт бол
хизээнээсээ ийм түрүү өөрөө ч ярьсан ийм инженер одоо юу гэдэг эмч гэдэг юм уу тийм ээ энэ боловс багш гэдэг юм уу улстай үнэлэгдэжсэн. Энэ хүмүүст бол одоо юу гэдэг тэгш боломжийг нь олгож өгөх хэрэгтэй байгаа. Өнөөдөр юу бий болох хамгийн миний олгож байгаа хамгийн хэрэгцээтэй байгаа зүйл энэ тэгш боломж болгох хэрэгтэй. Энэ салбаруудаас улс төрчид нь холдох хэрэгтэй гэж хараад байна л да. Тийм ч учраас өнөөдөр бид нар ялангуяа Эрдэнэтэд бол энэ ерөнхий дунд сургуулиудын багш нарын ийм холбоо байт юм байна. Энэ холбооныхон бүр үгээ хэлсэн байна. Боловсрол ойлгодог хүн алгаа. Хашаа хайс будаад ах юм аа. Тэгэхээр энэ хоёрын аль нь вэ? Одоо жишээ нь тий. Хоёрдугаарт нь болохоор эмсүүд дээр түрүү ярьсан. Мэргэжлийн боловсролын сургалт үйлдвэрлэлийн төвүүд дээр нь орохлоор за нэг жишээлч. Одоо хаач бариад парик хиймэл ус 2 жил үсчин гэдэг мэргэжлэр сурчид парик хаач чадаагүй төгсөж шít. Дан онл үзээд төгсөж. Нөө парикийн үнэтэй юм чи яах юм. Тэгэхээр ийм байдалтай өнөөдөр манай Эрдэнэт бол 100-ны манлаа хотгддаг. Технологи, уул уурхай, мундаг гэж ярьдаг. Мянган инженеруудын чуулганыг жил болгон хийдэг. Тэр дотроос эзээч тэр дотор боловсралтай залуучууд байхгүй гэж юм шиг байна. Тэднэрт боломж нь алга. Тэднэрт урагшаагаа алгах, тэднэрт санал бодлоо илэрхийлэх, тий? Хотоо ингээ хөгжүүлчих, ингээ төлөвлөчих, хот төлөлт талаас нь ингэчих гэсэн хот төлөвлөлтийн мундаг инженерүүд байна. За жишээ нь одоо ингээд мундаг боловсрал эзэмшээд ирсэн заах арга зүгээр мундаг чадвартай тийм хүмүүс багш нар байна. Тэдэр нь биш. Нэг нутгийн нэг сумын сургаггүй байсан хүмүүс хурж ирээд дарга болдог. 5 жил ажиллаагүй байгагийн мөртлөөрөө ингээд бүхлэгтэн хот гэдэг соёлтой газар ирчээд хотын соёлыг биш хөдөөний соёлыг хотод авчирч ирээд байгаа ийм асуудлууд байгаа. Манай Эрдэнэтийн нэг гоё үг хэлдэг ш. Атманууд нь хүртэл бакал өмсдөг байсан. Тийм атмантай хот бол Эрдэнэтээс байгаа. Жанр нь хүртэл бакал өмсдөг байсан хот атмантай газар бол баг Улаанбаатар ч тийм биш байх. Гэхдээ Эрдэнэтийн тийм байсан. Тэгэхээр одоо энэ бидний хийж байгаа боловсролын реформ хөдөлгөөн гэдэг Эрдэнэт хот бол бас одоо том юу гэдгийг хөдөлгөөр хүч болох ёстой гэж үзэж байгаа. Оюуны нөөц. Эрдэнэтийн эцэг эхчүүд те эрдэнэтчүүд бол өөрсдөө хүүхдийн төлөө. За манай хөдөлгөөн бол одоо ямар нэг улс төрийн намаас хараат хамааралтай биш. Цэвэр одоо эцэг эхчүүдийн санаачлагаар боловсрол судлаач ийм мэрэгчлэнүүдийн санаачлагаар байгуулагдсан хөдөлгөөн. Тэгэхээр бид нар яаж байгаа гэхээр ер нь одоо нэг талдаа бид нар чи эцэг. За нөгөө талдаа бид нар чинь бас нэг ажил олгож байгаа юм. Ажил олгож. За ингээд үзэхээр бидний хүүхдүүдийг энэ систем боловсролын систем маань цэцэрлэгээс ахуулаад их сургууль төгсдөл дэлхийд өрсөлдөх хүн болгож бэлдэж чадчихэв үү? Үгүй ээ гэж. Хоёрдугаарт ажил олгочихын хувьд сургууль төгсөөд 21 настай хүүхдийг ажилд авахар ажил хийж чадчихэв үү? Чадахгүй байна гэж. Нүд халтрам одоо дүр зураг харагдаж байгаа. 21 настай цэцэрлэгт нь сурцсан. Дунд сургуульд нь сурцсан. Дээд боловсралтай бакалавр мэргэжилтэд мөртлөө ажлын ямар ч дүр байхгүй. Нийт одоо хүүхдүүдийн 80-90% тийм байна. За үлдсэн нэг 10 гаруй хувь нь одоо яалтчгүй байгалийн шалгарлаар бас нэг арай гайгүй юм хүүхдүүд байна. Эцэг их анхаарал тавьсан. Курс дугууланд явуулсан тийм. Тэгэхээр ийм байхад манай улс бол сэргэн гэж байхгүй. Энэ одоо гудамж талбайд байгаа зүй зохисгүй харилцаа, энэ гэр бүлийн хүчирхийлэл гэж нөгөө хүний зан төлөвшил. Тэгэхээр ерөөсөө манай ингээд боловсрал гэхээр бид нар одоо эцэгчүүд манд гайхчихж магадгүй юу ярьж байна. Ер нь ингээд би одоо 2000 хүнтэй байгууллага удирдах гэсэн ингээд залуучуудыг авахаар боловсрал гэхээр бид нар математик гэж бодоод байгаа. Хим гэж бодоод байгаа. Энэ бол ерөөсөө боловсралыг 100% гэж үзвэл ерөөсө 5%. Гэтэл нөгөө шаргуу зан, төвчээртэй зан, тийм өөрийгөө дайчлах чадвар, өөртөө итгэлтэй байдаг, зорилго дэвшүүлээд чаддаг, тийм муу зуршлаа дарддаг нөгөө хүн болохын хувьд. Одоо тэр хүн болохын хувьд тэр нэг өөрийн хүч чадлаа нээх тэр байдаг. Хоёрдугаарт одоо нэгүүлсэнгүү, энэрэнгүү, бусд хүнийг ойлгодог, уучилдаг, хайрлаж чаддаг. Нөгөө хүн болохын хувьд тэр хайр сэтгэл, зүрх сэтгэл гэдэг юм. Энэ чинь боловсрал واخгүй юу? Энийг бол одоо дэлхийд Англид юм Америкт сургуулаар дамжуулаад эцэг эхийн дамжуулаад суулгаж байна хүүхдэд. Математик бол 18 дахь асуудал.
математикийн өмнө дахиад ямар асуудал авах вэ? Чадвар. За нэг ингээд ширээний хөл уурцсан бахад бариад хатчихдаг. За нэг обой салаад унтсан бахад наачдаг. За суугаад компьютер дээр юм ихэд шивчдэг. Одоо ингээд түргэн бичээд дараагийнхаа өгсөн одоо албан бичиг ингээд биччихдэг. За ингээд хан дээр юм шавар зурх гэж байгаа нэг тэгшин шаварчдаг. Энэ математикаас өмнө энэ. Тэгэхгүй бид нар тэр 1980-ад оны одоо бодлоготой байсан зөв юм бэлээ. Бодлого нь бол буруу байсан. Шинжлэх ухаанч иргэд бэлднэ гэж. Шинжлэх ухаанч иргэд бэлднэ гэдэг коммунист 1980 оны хоцрогдсон энэ юм нь одоо болтол явж байгаа. 40 жилийн дараа. Яга яваад байгаа вэхээр реформ хийхдэггүй. Коммунизмын сүнс явж байгаа манай боловсролын системээр. Коммунизмын сүнс тэнүүчилж өгнө. Карл Марксийн хэлснээр. Тэгэхээр ийм одоо асуудал байгаа учраас одоо эцэг эхчүүд маань бол одоо таны 3 дахь асуудал гэж ярьж байгаа. Нэр дэвшигчээс юу шаардах вэ гэж бид нар яриад байгаа шүү дээ. Эцэг гэх юм бол та өөрөө улс төр сонирхдаггүй бол тэр таны асуудал. Эцэг гэх юм бол та үүргээ биелүүлээд нэр дэвшигчдээр очиод Facebook хуудасаар нь бичээд боловсролын реформ хийх юм уу? Боловсролын системийг юу гэж үнэлж байна вэ? Хангалттай гэж бодож байна уу? Манай боловсролын систем онц сайн байна гэж бодож байгаа хүнийг сонгоод яах юм бэ? Тэ? Манай систем болохгүй байна. За тэгвэл та реформ хийх юм уу? Үгүй хиймээр үү? Яаж хиймээр вэ? Улс төрөөс ангид болгоод шинжлэх ухааны үндэстэй шинжилгээ. Энэ л хүнийг л сонгох хэрэгтэй. Тэгэхээр өнөөдөр бид нэр 500 гаруй хүн өрсөлдөх юм шиг байна. Сая гаруй хүн тэр 500 гаруй хүнээс 76-ыг нь сонгох юм шиг байна. Тэгвэл 76 боловсролын систем болохгүй байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Эцэг эхийн үүднээс, төрийн хар хүний үүднээс, ажил олгогчийн үүднээс ингэж одоо лидер хүний өнцгөөс ингэж асуудлыг харж байгаа. Тэгээд реформ хий гэж бодож байгаа. Гэхдээ шинжлэх ухааны үндэстэй хий гэж бодож байгаа 76-ыг сонгочвол бид нар 4 жилийн дотор бол реформоо манай хөдөлгөөн эхлүүлээд хийгээ явчих боломжтой л гэж бид нар ярьж байгаа шүү дээ. Математик бол 18 дахь асуудал. Математикийн өмнө дахиад ямар асуудал авах вэ? Чадвар. Энэ тал дээр одоо Эрдэнэтийн эцэг эхчүүдтэй яаж ажиллаж байна? Тийм, одоо жишээ намайг байх үед олон энэ эцэг эхчүүд ер нь сошиалор ч гэсэн яриач гэсэн сургуулиудаас ч гэсэн юу гэхээр нэг л ийм асуулт өөрөөс ч гэсэн асууж ирсэн баг. Хүүхдээ ямар мэрэгжилтэй болох вэ? Ямар мэрэгжил хүүхдтэй сонгох вэ? Одоо ийм боломжууд байна. Алийг сонгох вэ гэдэг асуудлыг бол маш их асуудаг л та. Тэгээ би урилгаар нь хэд хэдэн удаа очиж хүртэл ингээд юу яжсан? Илтгэл лекц тавьж ирсэн. Тэгэхээр түрүүн ярьсан хоёулын агуулга бол оролцоо гэдэг том агуулга дээр яхан бол энэ эцэг эхчүүдийн оролцоо, өөрсдийнх нь оролцоо, ялангуяа энэ мэрэгжил сонголт энэ юун дээр маш их чухал. Өнөөдөр Монголын одоо юу гэдгийг хөгжиж байгаа болон хөгжих боломжтой ямар боломжууд нь байгаа юм. Хүүхдээ одоо дэлхийн хэмжээний үнэхээр боловсролтой тийм хүн болохыг хүсэж байгаа мó гүм үү? За хүүхдийнх нь мэдсэн сурсан зүйл нь өнөөдөр нөө ажил олоход нь хамгийн гол нь тэр мэрэгчлэр чинь ажилд орох гээд амьдрах гээд байна шүү дээ тэр нэг хүн чинь. Тийм хэрэгцээнд нь үнэхээр хангалттай хүрэх чадж байгаа мó чадахгүй байгаа мó гэхэлэр эцэг эхчүүд болгоны толгой бол яаж хүүхдээ ажилд оруулах. Сургууль төгсөх нэг мэрэгжил сонгуулна гэдэг. Төгснөхийн дараа нь яаж ажилд оруулах вэ гэдэг ахаад нөө танилын системээр явдаг. Одоо Эрдэнэт үйлдвэрт бол ажилд орё гэвэл 5 жилийн өмнө 10 сая байсан. Одоо 15 сая, 20 сая. Гэхдээ тэгээд сургана, боловсруулна, дээрээс нь ахаад ажилтаа болгоно гэдэг ерөөсөө энэ нэг тойрог цикл гэдэг юм чи ерөөсөө насан туршдаа явчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ зүйлийн хамгийн гол цөмөн нэхлээр юу вэ гэхлээр миний бодлоор сая таны хэлсэнчлэн энэ бол боловсролын системийн реформ дээрээс нь энэ шинжлэх ухааны байр суурьаар STEM боловсрол гэдэг байгаа тийм энэ боловсролыг ялангуяа авчирч ирэх үүний төлөө эцэг эхчүүд анхаарах ялангуяа сонголт хийхдээ тийм энэ боловсрол гэдэг бол миний харгалзах хэвээр зүйл байна шүү. Одоо эмээнэр бол ач зээ 30 нараа харж штт тийм. Тэгэхээр өнөөдрийн ийм байдал чинь өнөөдөр бидрийг ээжийн ээжиг нь аавын аав шиг биш насан туршдаа хүүхдийнхээ боловсрол дараа нь ажил хөдөлмөр дараа нь бүр эмээнэр одоо банкны зээл хүртэл авч нөгөө хүүхдээ халамжилж шít одоо нөгөө боловсролгүй нөгөө чадваргүй төгсөөд гараад ирсэн бүтээгдэхүүний чи одоо эмээн нүд анин антлаа одоо тэтгэврийн зээлээр хүртэл одоо ингэж халамжилж явж байгаа. Тэгэхээр энэ бол ерөөсөө гажигтаа тогтолцоо үүний үр дүн өнөөдөр харагдаж байна. Тийм учраас үүнийг өөрчлөх ёстой, шинжлэх ёстой гэдэг дээр бол
100% байна. Бас нэг Монгол улсын хэмжээнд нэг харагчаа сая өөр бас ярен дээр түрүүнд дурдсан. Одоо хамгийн дээдлийн засаг нь 2 жил ч юм уу тий 1.8 жил дундаж хугацаа гэдэг. Тэгэхээр энэ ер нь яагаад ингэ солигдоод байгаа юм? Энэ солигдох нь зөв юм уу? Энэ одоо нөө ардчлалын одоо зүйл мөн үгүй юу одоо тий ингэ солиод байх нь зөв ч юм уу? Би жишээ нь одоо танхимд орлогчдаараа ажиллаж явах үедээ сүүлийн 5 жил 3 ерөнхий сайттай ажилласан байна. Эрдэнэт сайхан билег Эрдэнэт хөрөлсөх гээд. Тэ? Тэгэхээр чин тэр 3 сайтын чин кабинетийн сайд нар гээд бас нэг 100 хэдэн сайд нар байгаа да тий. Тэгэхээр энэ институцийн доктортой байдлаа бодлогын доктортой байдлын талаар ер нь бизнес эрхлэгч нар тий хүнд тус ер нь яаж тусдаг гэдэг талаар та байр суурь хэлж байна. Одоо ингээд ерөөсөө банкн дээр муу зээл үүсэж байгаа юм тий. Тэр чинь хадгаламж эзэмшигчдийн мөнгө л муудаж байгаа шүү дээ. Зүгээр энгийн жишээ ярихад ямар асуудал учирдаг вэхээр нэг замын компани муудсан, дампуурсан. Окей. Замаа барьсан мөнгө авч чаддгүй. Яасан бэ гэхээр ардчсан намын компани гэж байгаа. За. Тэгээ Монгол ардын нам төр үрж байгаа. Төр үрж байгаа. Аха. За ойлголоо. Нөгөө компани яасан бэ гэж асуухаар Монгол ардын намын компани гэж. Яасан гэхээр Монгол ардын намын үед төр үрж яхад нь тендер аваад тэгээ ардчсан намын засаг гарахт нь дампуурсан. Эргээд эдийн засгийн зардал нь хаана бууж байгаа гэхээр тухайн замын одоо төрд ажил гүйс замын ч юм уу барилгын компани дампуураад замын тендерийг бол төр өгөх ёстой болохоос нам өгсөхгүй байхгүй юу? Миний хэлэх гээд байгаа юм. Тийм. Замын тендрийг улс төрч өгсөхгүй. Замын тендрийг төр өгөх ёстой. Тэгэхээр төр бол улс төрөөс ангид байх ёстой. Төрийг бол төрийн хар хүмүүс удирдах ёстой. Улс төрч бол мэдлэгтэй, боловсралтай хүмүүс хуйлд тогтоох ёстой. Тэгэхээр улсын хурал нь өөрөө намаараа дамжуулаад ерөөсөө засгийн газар руу эд эс рүү нь яваад орцсон. Тэгэд цэцэрлэгийн манаач хүртэл одоо улс төрийн томилгоогоор тавигдж байна гэдэг чинь өөрөө эргээд тэр хүмүүс хүнд ажиллаж байна л гэдэг асуудал. Логик нь хүнд ажиллаж байна. Цэцэрлэгт ажиллах уу? Ажиллах уу? Төрд ажиллах уу? Ажиллахгүй. Ард түмэнд ажиллах уу? Ажиллахгүй намд. Намын төлөө, даргын төлөө, цэцэрлэгийн манаач. өөрийг нь томилсон хүний төлөө л ажиллана. Тэр хүний төлөө юу ч хийхэд бэлэн. Яг тэр өөрийг нь ажилтаа болгосон. Тэгэхээр хороо хорин байна. Одоо хорон засаг дарга гэж. Бас нам. Тэгэхээр энэ ерөөсөө ингээд намжаад ингээд дууссан. Нэг намд гарахаар нөгөө намынхаа бүх юмыг нураадаг. Дахиад нам дотор орчноо болон фракцтай. Нэг фракц нөгөө фракцаа унгаадаг. Энэ юм бол одоо улс орныг бол туйлдуулаад дуусч байна. Тэгэхээр энэ одоо Монгол ардын нам, ардчсан нам хоёр бол энийг яаралтай одоо засаж намаа философийн институт болгож. Намд бол одоо тэр философч нар байх хэрэгтэй, итгэл үнэмшилтэй. Тэр хүмүүс өөрийнхөө шунлыг хязгаарлах гэдэг шүү дээ. Шунлаа хязгаарлаад төрийг төрөөр нь явуул. Харин төр дотор нэг дарга очичоод хамаатан садан танил талдаа ажил өгвөл улс төрч хариуцлага тооцох хэрэгтэй. Тэрнээс улс төрч нь өөрөө төрөө улс нам болгож хуургаад ингээд суудаг байж болохгүй юм байна л гэж хараад байгаа юм. Тэгэхээр энэ сэдвийг ярихлаар зөвхөн бизнесүүдэд хамаатай гэж ойлгохгүй дээ. Энэ бол үгүй. Тэр хүмүүсийн доор ажиллаж байгаа хүмүүс, тэр хүмүүсийн доор ажиллаад хөлс аваад татвар төлж байгаа хүмүүстээр хүртэл энэ бодлогын нөлөөлөл чинь тусаад байна. Нөгөө талаасаа шүү ярих юм бол одоо Монгол улсад итгэж хөрөнгө оруулах нэг ч компани байхгүй болсон. Ямар ч юун дээр одоо Монгол улс гээд одоо нөх хүндэн чамд бол итгээд байна. Гэхдээ танаа улсад бол итгэхгүй байна гэдэг үзүү ангилал руу орсон. Тэгээд өнөөдөр бид нар ийм хэмжээнд хүртлээ улс төрөөр улс нам өнөөдөр энэ улс төрийг засаглаад бизнес нөгөө итгэлцэл гэдэг зүйл, ойлголцол гэдэг зүйл байхгүй болоод өнөөдөр 30 жил бид нар ингээд харлаа, үзлээ харлаа. Одоо хангалттай биш үү? Одоо цэгцлэхгүй бол оройтох гээд байна гэдэг мессежийг л өгмөр байна. Тийм учраас энэ тогтвортой байдал, хүртээмжтэй байдал, тийм ээ? Оролцоотой байдал гэдэг бол айгүй чухал юм аа. Өнөөдөр бүх салбарууд дээр одоо бизнесийн ярьж шít. Сайн муугийн талаар бол ярих бол одоо 18 дугаар асуудал юм байна. Хамгийн гол нь тогтвортой, солигддоггүй, өөрчлөгддөггүй. Яг энэ хэвээр яхах юм бол бид нар үйл ажиллагаа зохицуулаад гэрээ контрактаа хийгээд хүмүүстэй ярих гэдэг. Гэтэл төрийн өмчт компаниуд өнөөдөр ашигтай ажиллаж ингэж сайн байна. Гэхдээ улс төрийн намын томилгоогоор тузан 100% бүрддэг тохиолдолд асуултын тэмдэг яах вэ? Тэгэхээр өнөөдөр одоо 2016 оны сонгуулиас бол их өөр сонгуул болох гэж байна. Энд бол яг бидний үе их юм бол нийт сонгуул өгөх гэж байгаа хүмүүсийн одоо 60%.
одоо залуучууд те 60%. Одоо 20-с 45 насны залуучууд бол ерөөсөө 60-70% байна. Тэгэхээр одоо энэ залуучууд 16 онд бол арай өөрөөсөн, 12 онд бол одоо өөрөөсөн. Тэгэхээр 1970-аад оных, 80-аад оных, 90-аад оных ингээд энэ шинэ үеийнх юм бол өнөөдөр гарч ирж улс орноо одоо ард түмэн иргэн хүний үед улс орноо удирдах нэг л өдөр байдаг. Сонгуулийн өдөр. Тэр удирдлагаа л хэрэгжүүлээч. Хэрэгжүүлэхдээ одоо Сарандаа Хотёрын саяны ярьсан энэ асуудлыг 4 асуудлыг хөндөöч. Тэгээ боловсролын реформ хийх юм уу? Ер нь юу хийсэн хүн бэ? Нийгэм тусдаа үйл ажил хийсэн хүн үү? За нөгөөх нь нөгөө хувь хүний төлөвшил маань байна уу болж байна. Ингээд энэ асуудлуудыг бид нар ингээд шийдээд тавиад сонгуультай идэвхтэй оролцох хэрэгтэй гэж уриалж байна. За тийм. Тэгээд энэ уриалгыг гэсэн би бол дэмжиж байна. Өнөөдөр парламент ч гэсэн өнөөдөр насаар наваад үзвэл 60% нь энэ залуучууд орох хэвээр, орж иж өөрчлөлт шинжилэлт явагдах хэвээр. Тийм учраас ялангуяа энэ бидний үеийн залуучууд тийм ээ энэ идэвхтэй оролцож өөрсдийнхөө төлөө ийм зөв сонголт хийхийг хүсэж байна. Бас дээрээс нь уриалж байна. За ингээд Сарандаа одоо амжилт хүсье. За баярлалаа. Монголын бас үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд маш олон жил ажилласан. Орлогч даргаар нь одоо сүүлийн 5-6 жил ингээд ажилласан. Ер нь бол энэ жижиг дунд бизнесийг яаж хөгжүүлэх ёстой юм те. За энэ ер нь чөлөөцөх зэлийн эдийн засаг яаж хөгжих ёстой гэдгийг бол яг одоо галтгоонд нь байгаад бас харсан ийм мундаг манай үеийн бас төлөөлөлсөн скетэн залуу гэж үзэж байгаа. Тэгээ амжилт хүсье. За баярлалаа.